За сайн байцгаана уу. Smart Accounting санхүүгийн систем дээрээс нийгмийн даатгалын дэвтэр дээр хэрхэн хэвлэхийг та бүхэнд үзүүлье. За 3 одоо өөр төрлийн нийгмийн даатгалын дэвтэр байж байгаа. За улаан, ногоон, цэнхэр гээд за энэ дэвтрүүд дээр бол бүгдэн дээр нь хэвлэх боломжтой байж байгаа. За энэ тохиолдолд бол энэ хөх дэвтэр дээр одоо хэвлэж үзүүлье. За нийгмийн даатгалын дэвтрийг одоо хэвлэх нүүрээ гаргаад за одоо би энэ зүүн талын одоо нүүрэн дээр хэвлэж үзүүлье. За принтер руугаа за ингэж хийгээд за програмаасаа команд өгнө хэвлэх. За ингээд зүүн талын нүүрэн дээр за хэвлэгдлээ гэсэн үг. За одоо баруун талын нүүрэн дээр за хэвлэж үзүүлье. За ингээд баруун талын нүүрэн дээр хэвлэгдлээ. За мөн адил одоо энд хэвлэхтэй. За энэ бол ингээд шууд жилээр нь хэвлэсэн байна. Тэгээ одоо сараа сонгоод одоо айл саруудыг хэвлэхүүгээр програм дээрээс бол тэгээд ийм сонголтууд бол байж байгаа. За баярлалаа та бүхэн.